одоо туршлага өнөөдөр хүрсэн гэд эргээд ингээ харахад бол яг хүн тууштай л байх хэрэгтэй. За яг энэ лүү яваад үз болохгүй бол өөр зам байгаа гэдэг хэзээ ч мартчихлаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Бид нар Францын Лyon-хотоос бараг 4 цаг гаруй хугацаанд аваад энэ айлдээ энэ бол Соёмбих ихнэр нэгтгэх 3 хүүхэдтэй Францад одоо ирээд бараг 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа гэр бүл. Тэгэхээр энэ хүмүүс юуг үзэж туулж өнөөдөр хүртэл ямар төвшөнд өөрчлөгдсөн бэ гэдгийг бид нар энгийн гэр бүлийн амьдралаас та бүхэн жишээлж үзүүлэх болно. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. За, дааг далантай, бяруу учинтай, он тарган орвоо. Он тавтай, онтой үлжиж гэнэ үү? Сайхан өвлжлөө, өнтөө өвлжлөө. За, тэгээд одоо Франц цагаан сараа өнгөрөөгөөд бас та хэдийг зорж ирлээ бид хэд. Харин тийм их гинти мэдээлэл аваад тэгээд ерөөлтэй юм байна. Ер нь 2023 он гарснаас хойш их сүртэй бас гой мэдээ дуулаад дээр нь ингээд бүхлүүтэн манай галаад бадрах ах маань ингээд багаараа манай гэрт маань зочилж ирсэн үнэхээр таатай байна. За Францад амьдраад хэдэн жил болж байна? За ер нь 20 жил болчихлоо одоо. 20 жил. За энэ 20 жилийн хугацаанд мэдээж маш олон юм туулж өнгөрүүлсэн. Францад ирсэн анхны монголчуудаас өсвөлээд ер нь амаргүй бүхнийг л та бүхэн туулж дараа үедээ зам гаргаж өгсөн. Тэгээд энэ тухайгаа эргээд урсгаар одоо хүнд нэг юм ярмаар бодогдгоо. Яг хөө тэгэл хүн чинь бас амьдралын энэ их түүх байна, хүний хувийн түүх байна тий. Тэгээд энэ болгон маань өөртөө л их дурсамжтай. Тэгээ ер нь бол би тэгж боддог байлаа. Ер нь за энэ ямар ч байсан энэ түүхээр хүүхдүүдэд үгүй ядаж үлдээ тийм ээ. Энэ одоо аавны юм зам тууллаа гэдэг. Энэ юм бодол байлгүй яах вэ? Тэгэхээр хоёлаа өнөөдөр зүгээр чөлөөтэй л ярилцъя тийм. За тэгээ. Бага насныхаа амьдралаас өсвүүлээ. Өнөөдрийн энэ төвшөнд хүртэл. За би өөрийгөө танилцуулъя. Эхлээд өөрийгөө танилцуулаад тэгээд за Батын Соёмб Францын Турс хотнод амьдраад 20 жил болж 20 бараг 20 жил болж байна. Тэгээ гэр бүлээрээ сайхан амьдарч байна. За би бол өөрөө бол Хинтээ аймагт төрсөн. Ер нь бол уг гарвлаараа ч гэсэн Хинтээ аймгийн хүн гэж байгаа. Тэгээд ер нь бүр уг гарвлаа хөөх юм бол хуучин одоо эртний үед ийм байж л те дундад зууны үед дайн байлдаан дуусаад одоо тугчин цэргүүд гэж байна. Тэр тугчин цэргүүдийг ингээ Хинтэд нэг газар буулгаад тэр нь өөрөө ингээ нэг бас жижигхэн омог болоод тэгэхээр одоо ер нь бол яг судлаад хайгаад бидний одоо үүх төгч хэцүү шттэ ирж хайж болоход яг хөө манай дүү талигч дүү маань хайж яваад нэг тийм юу гаргаж ирсэн баг бүр өвгдээд одоо Хинтээ аймгийн үүхцүүлтэй ярьж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэг тугчдын гаралтай л хүү юм уу гэж тэгж үзээд байгаа. Тийм үзэж байгаа. За багнаас хаана яаж өнгөрөв? Ер нь бол багын дурсамж ингээд эргээд сөхөхөд мэдээж нэг хүнд чинь тодорхой дурсамжууд байна. Тэгэд бол эхний дурсамжууд одоо хайлаастад байдгийг Улаанбаатарт нэг цэцэрлэгт тэгээд нөгөө тэр үед чинь хүүхдийг цэцэрлэгт явуулахын тулд орой болгоно баавгатай чихэр гэдэг юм өгдөг байлаа. Тэгээд нөгөө чихрээ авахын тулд их явуулдаг. Тэгээ их сахилахгүй хүүхд байсан болохоор их юу аавна. Одоо банк аавна. Нөгөө нэг цэцгийн савыг хагалсан л гин юу л нэг дээргөөл нийтдээ л тийм. Тэгтээ нэг багасаа их юутай байсан юм байгаамаа. Юмд их итгэвтэй тэгээд цэцэрлэгт байхдаа хүртэл юм чонын дүр тоглоо. Юм шууданд ороод. Тэгээ манай одоо энэ эмэгтэй жүжигч од гэрлийн аав нь одоо их гарын дүүтэй юм баггүй. Одоо миний үеэл од гэрлийн. Тэгээ тэр манай оршихын ах маань болохоор надад ийм чонын айгуу гоё юм цаасан ийм том яг чонын толгой хийж өгнө.
Тэгээд л одоо миний хамгийн анхны одоо тайз тийм байж. Тэгээд Урлагийн зам хөл тавьсан. за тэгээд дараа нь бол одоо манай эмээ өвөө энэ юуны Улаанбаатар дугуй ууланд гэж байдаг та Баян. Тэнд одоо байранд байдаг гэсэн. Тэгээд би ер нь тэр хаваар л их өссөн. Одоо тэгээд 48 дугаар сургуульд анх 1-р ангид орж илаа. 48 тийм 48 руу чинь 13 одоогийн 13 дугаар орлоос чи гүүгээл 48 сургуульдаа явдаг хүүхэд. Тэгээд орсуудтай хоккейгоор тоглол орсуудтай чинь аан маань үзэлцэл гүйдэглэгүүд байлаа шүү дээ. Их л хөдөлгөөн тавьсан байна. Тийм ер нь л их хөдөлгөөнтэй. Тэгээд нөгөө тэр социализмын үед чинь нөгөө манай ээж чинь юу яасан Оросд техникум төгсчээд Монголд болохоор техникийн сургууль төгсчихсэн. За. Тэгээ яг би тэр үед чинь 1-р анги байсан. Тэгээд төгсөнхөр тэр үед чинь нөгөө нэг хүмүүсийн чинь шууд аймаг руу хуваарлцдаг байлаа шүү дээ. Сонголт байхгүй тийм ээ. Тэгээ манайх Доронт руу очиж одоо 2-р ангид анхта Дороntод суурьчилаа. Манай аав цахилгаан станцын инженерээр, манай ээж хэвсний үйлдвэрийн Доронтын хэвсний үйлдвэрийн дэд дарга инквайр гэдэг тийм ээ. За тэгээд миний Доронтын амьдрал эхэлсэн тийм. За тэгээд очисон жилээ математикийн олимпиадын авраг болж илаа хотынхоо. Тэгээд ерөнхийдөө нэг тийм хичээлээ хийдэг нэг бандл. Тэгээ нэг сахилга гутдаг. Тэр үед чи ямар компьютер энэ төр гэж байх биш. Гадаа их тоглодог тийм ээ. Их гүйдэг. Тийм гүүх дуртай л хүүхэд байлаа да. Математик суурьтай сургалт хүүхдүүд ер нь логик сэтгэлгээ цаашаа хөгжих суурь нь илүү сайн байдаг тийм. За юу чадвар. Тэгэхээр ямар мэрэгжил ер нь сонгосон юм? За мэрэгжлийн хувьд бол ер нь бол юу яасан да. Тэр үеийнхаа байдлаас болчихсон гэх юм уу да. Ер нь бол өөрөө би бол хувь хүний хувьд бол юу инженер байсан бол их гоё надад их гоё санагддаг байсан гэж боддог. Юмыг хийж бүтээе те. Гэвч тэр үед одоо техникийн сургууль болон одоо техникийн сургуулиуд чинь хүүхдүүд ордгоо байлаа шүү дээ. Одоо тэр 90-д онд чинь зөвхөн нөгөө менежмент одоо бизнесийн эдийн засгийн сургууль руу шүү. Арай жоохон мөнгөтэй болох ирээдүйдээ гайгүй амьдрах юм. Ерөөсө тэр үуч мод болчихсон. Тэгэл одоо онц сурдаг л бол тийшээ ордог ерөөсө тийм. Тэгээ би ч одоо 9-10 дугаар ангидаа бас аймгийн олимпиадын аварга болоод юунд 10 дугаар ангийнхаа өвлөн их азтай оны шилдэгүүдийн шинжил гэж найрамдал тусланд болоод. Тэгээ тэнд бүх аймаг болгоны шилдэгүүд өргөдөө тэгээд одоо энэ юуны номин талстын хаян хэрвээ дэги бид гурав чинь нэг палатанд байлаа. Оо тийм үү. Тэгээд дорсомжтой нэг сайхан шинжил байдгийг. За тэгээд ерөнхийдөө бол санхүү эдийн засгийн дээд сургуульд орсон. 10 дугаар анги хэд он төгссөн? 96 он төгссөн тий. Дорнотод төгссөн. Дорнотод төгссөн. За. За тэгээд оюутны амьдрал эхэллээ. За тэгсэн тэгээд бас нэг сахилгагүй байсны нэг юм байдаг юм аа. 10 жилдээ оны шилдэг байсан хэрнээ хавар нь сургуулиасаа өгдөнгөө алдсан. Багш нарын зөвлөгөөний орлоо. Нэг тийм сахилгагүй л үү. Яасан яг ямар хэрэгтэй? Оо яг хоо сургууль дээрээ бөөнөрөө оройн цагаар суусан хэрэгтэй. Хичээлийн бус цагаар хамаагүй суусан. Сахилгагуутсан хэрэгтэй. Тэгээд нэг тийм хөгжилтэй юм болж ийла. За тэгээд санхүү эдийн засгийн дээд сургуульд ороод ямар мэрэгчлэр? Ерөнхийдөө бол эхний жил бол ерөнхий шүү дээ. Бүх хүүхэд нэг юм сурна. Тэгээ хоёр дахь жилээсээ сонгоход яг хуу тухайн үеийнхаа нөхцөл байдлаас болоод би Нягтлангийн анги сонгож Нягтлангаар төгссөн байгаа. За тэгээд бас нэг хар багаасаа ер нь юм их авьяастай болохоор шууд Улаансарнаа хамтлагт. Орсон байгаа. Цэнгэнд бүжгийн Улаансарнаа. Тэгээ энэ жил одоо манай Улаансарнаа хамтлаг 35 жилийн яваа сая Монголд хийлээ. За тэгээд нэг 5 жил Улаансарнаа хамтлагтаа хүчин зүтгэсэн. Тэгээд одоо тайзан дээр мөн чих гарсан. Шонноос эхлээ тэгээд одоо Улаансарнаа үргэлжилж шүү урлагийн зам. За. Тэгээд бүр намайг чи 8 дугаар ангид урлагийн сургуульд авах гэхэд би бүр зүтгэсээр хагаад ороогүй байсан чи Улаансарнаа ч өргөдсөн баг. Тэгэхээр бас их авьяастай л байсан байх тийм. Чамин жулунгаа
хүртэл сүүлд би нэг тэмцээн дээр цамж жолонгаа бүх юм найруулж исэн. Тэгээд миний хүү нэг кинон тоглолцоочтой л гэдэг байсан. Миний хүүд боломж байл гээл. Тэгээд яг гоо даанч амьдрал тийм юу гараагүй л дээ. Зураг нь бол өөр л явж шүү дээ. Тийм хүний амьдралын зам чинь өөр. Одоо та нарын үе чинь нөгөө намрын ажил тентэр гэж явж байсан. Байхгүй. Бидний үе чинь бол бас нэлээд сүүл болчихж байгаа юм л да. За яг гоо би нэг оюутан багтаа нэг дурсамж гэвэл нэг дундуур нэг жилийн жил авсан төвхт. За. Тийм тэгээ нэг жилийн жил авсан шалтгаан нь бас нэг бас оюутан хүн чинь хэцүү шттэ тийм ээ амьдрал. Тэр үед нэг Макаогийн казино гэдэг олон улсын казино Монголд нээн гэдэг. За. Тэгээ тэр чинь нэг бараг 1000-ад монголчуудыг авч сургаад хэдэн он блэ тэр чи 90. Тэр чинь одоо 99 он доо. 99 он. 99 он тийм. Санаж байна. Одоо Чингис зочдуулын тийм ерөөсө Чингисийн чинь арын хэсгийн ерөөсө маш том казиногийн заал болгож бэлдээд бид нар доор нь сургуультай идэв. Бүтэн жил суралцсан шүү дээ бид нар чинь. Тэгээд ерөөсө жилийн дараа бүр Улаанбаатараас гарах ёстой тэр казино. Тэгээд говийн нутагт очиж олон улсын нисэх онцны буудалтай өөрийн гэсэн казино барилгатай тийм гэрээтэй байсан. Тэгээ яг уг нь бол маш сайн суралцсан. Одоо шилдэг 10 оюутных нэг байсан. Казино яг юу байж штэ. Дилер үү? Тий дилер. Тэгээ тэр чинь дотроо нөө иритэн гítэлтэй нөгөө хэр мундагаас хамаарат хитэн тоглоом тоглуулах уу гэд бас иритэн байна. За. Тэгээ нэг шижгэнсэн 10 залуу бид нар байсан. Тэгээд гэмн яг нэгтгэс сарын өмнө тэгээд хууль гараад тэгээд буцаа сургууль руу гарсан даа. Тийм тэгээд тэр бүтэн жилийн хөдөлмөр тэгээд үгүй болсон. Тэгээ уг нь бол тэр үед чинь банкны менежерийн цалин $50 байхад бид нар $500 авна гэдэг байлаа шүү дээ. Тэгээд одоо харамсалтай болж ирсэн. Гэтэ яг тэр Монголын аюулгүй байдал хоёртой зөндөл асуудал болж ирсэн л да. Тийм тэгээд казиногийн асуудал. Нэг тийм юунаас бол хаагдсан. Тэгээ яг тэнд нэг жилээ яасан нэг оюутан байх үеийн дурсамж гэвэл. Хэдэн онд сургуулаа төгсөө тэгээд. Тэгээ 2001 онд сургуулаа төгссөн. Тэгээ ажилд орсон. За ямар ажил? Нэгтлэн гараа ажилд ороод юуны нийслэлийн ус ашиглалтын газарт ажиллаж агаад тэгэл тэндээсээ Францаараа явцсан да. Тэгэхээр Францад хэдэн онд ирсэн гэсэн үг? Би ч одоо 2004 оны сүүлд ирсэн шүү дээ. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. За, Францад ирсэн анхны сэтгэл. За мэдээж хүний нутагт одоо ах дүүнэр дээр ирсэнгүү ерөнхийдөө ганцаараа ирсэн эхлээд тэгээд яг бол одоо нөгөө гаргаж өгдөг хүн гэж байдаг шүү дээ тий жуулчилдаг тэр хүн маань болохоор нэг юм амлсан байсан тэгсэн тэрэндээ өрөөгүй тэгээд гудамжинд одоо ганцаараа үлдчихлээ нэг үргэвчтэй хаана буусан юм Парис дөө за Ровн гэдэг нэг хотод эхлээд Ровн гэж нэг хотод хүний нутагт ганц үргэвчтэй ганцаараа буугаад хүний нүдэнд нулимс сэлгэндэг юм байлээ тэгээд л эхэлж ил одоо Францын амьдрал тэгээ нэг ширхэг Франц үгч мэдэхгүй тий тэгээд яаж хөлөө болов нэг сар Ровн хотод гудамжаар явлаа. Нэг ажил байхгүй. Юу ч байхгүй шүү дээ. Хилчхүү, юу ч хүү дөнгөж гудамжинд ирсэн. Тэгээ өдөр нь тэр нэг гадаадуудыг хүлээж авдаг байранд нь очил хувцас угаана, юу яана, тийм ээ. Их юм болно шүү дээ. Тэгээл тэнд нь хоолоо идэн шүн нөгөө орон гэргүй хүмүүсийн байранд уцаар ярьж хонно гэдэг. Тэгж явж байгаад нэг сар болчлаа шүү. Тэгээ тэнд чи нэг бас нэг адилхан залуучуудтай өдөржингөө бас гадуур явнаа. Тэгээ нөө тэгэл ер нь их утгагүй санагдлаа. Ер нь ийм утгагүй амьдрал гэж юусе. Би ямар ингэх гэж энэ гадаадад ирсэн юм уу те. Бас нэг залуу хүн байна. Юу яамаар байна. Юм сурмаар байна, тийм ээ? Ажил хиймээр байна. За тэгэнгүүтээ хүнтэй ярьлаа гэсэн. Парис хотод очиод номын сан байдаг штэ. За тэнд нь тэгээд хэл сурах баах их материал ихтэй штэ найзаа гэн. Тэгэхээр нь Парис гараад авчлаа. За тэгээд нөгөө номын санд нь очиод нөгөө програм дээр нь суугаад номыг авч уншаал ерөөсө өдөр нь ерөөсө хэлэл сурдаг ажилтаа байлаа. Би тааж. Тэг ерөөсөө өөрөө ганцаараа шүү дээ. Ерөөсөө өөр сургууль юу байхгүй. Тэгээ явж исэн манай хүн хүрээд ирсэн. Монголд бит хоёр бол найзууд байсан. Тэгээд ирээд тэгээд удалгүй хоёлаа Парист нэг хэдэн сар болж хагаад энэ хотод шилжиж ирээд. За тэгэхэд энэ хотод амьдрал эхэлсэн дээ. Яг энэ хотыг сонгосон юм. Ерөөсөө яг бид нар ингээд нэг цагаачлалын албаар ингээд явахаар нөгөө бас цагаач хүмүүс нэг
тодорхой хэмжээний орон сууц төр олгодгийг. Тэр шугамаар нь энэ хотод шилжиж ирсэн байхгүй. За энэ хотод ирээд амьдрал. Яг хөө тэгээд л эхэндээ бол нөгөө л зорьсон зорилгоо ерөөсө гэртээ ерөөсө л хэлэл сурдаг хүн. Тэгээ нөө бос монголчууд л намайг чи шоолно штэ. Энэ одоо хэлэл сураад байгаа юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Мөнгө олдгүй. Тийм мөнгө олдгүй. Тэгээ та нар мэдэн штэ Францад амьдардаг монголчууд тэр үед ямар нэрвтэй байлаа. Тэгээ тэрийг хийсэнгүүгээд би чинь хийхгүй гэдэг. Гэхдээ би хэлийг сурж байгаад би өөрөө зүгээр биеэрээ ажил олж хийнэ. Та нарын ажлыг хийхгүй гэдэг тийм ээ. Тэгэл зүтгэсээр байгаа л нэг 6 сарын дараа л ажил олсон да. Тэгэл миний тий нөгөө нэг монголч нөө би гараа хөдөлгөж үзээгүй жинхэнэс бүгдээр хөдөлгөж игэлээ үстэй. Ирсэн ажил чинь олсон ажил ямар ажил вэ? За тэгээд тэр хүн маань болохоор манай дарга болохоор өөрөө нэг ийм бизнес эхэлж байгаа юм л та. Нэг одоо янз бүрийн байшин худалдаж аваад. Тэгээ нөгөө дээр үеийн Францын байшингууч нөө дээврийн хөндийн нөгөө юу гэдэг вэ? Хоосон. Тэнгүүд тэрийг нөгөө нэг тогтчуулаад амьдрах талбайг нь өсгөөд тэгэхээр нөө байшин гэж өртөг өснөд. Тэгэхээр нь зардаг. Тэгээд өөрөө дөнгөж эхэлж идэг. Тэгээ намайг ажилчин байгаа. Хоёулаа юугаарч мэдэхгүй. Тэгэл эхнийхээ байшин дээр очиод гадна шавардлага хийж байгаа. Одоо шохон шавардлага. Тэгсэн нөгөө юмаач шавраач идэж мэдэхгүйгээ гар нь битүү түлэгдсэн. Тэгжил эхэлж илаа шүү дээ. Ерөөсөө тэгээд ер нь ажмаар туршласан. Тийм тэгээд нөгөө юугаа ингээд ойлгоно юмаа ойлгоно. Нэг одоо өнөөдөр л одоо би ч одоо барилгын бол одоо бүх юмыг хийж мэдчих шүү дээ одоо. Ерөнхийдөө барилга хуучин барилга аваад засаад цааш үр хөргөж зардаг тийм л. Тий ерөөсөө тэр нөгөө нэг бол зүгээр засаад зардаг. А нэг бол нөгөө талбайг нь хэсгээр чинь өртгөн өнгөрсөөр. Тэгэхээр тэндээс чинь бас нэгэсэндээ үлэг хөдлөх хөрөнгөний бизнесийн ерөөсөө тийм хүн баг. За хэдэн жил тэгж юу? За ерөнхийдөө бол нэг 10 жил бол тэгж явсан. За одоо ер нь миний зорилго ч угаасаа нөө сурах шүү дээ. Бас гадаадад би боловсрал эзэмшиж тэгж л гадаад ирсэн. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө юугаар сурсан юугаараа хэлний шалгалтанд орлоо. Тэгсэн шууд тэнцсэн. Тэгэл нэг ажил нь хажуугаар нь хэл сургуультай явна. За тэгжсэн за одоо би юу яалаа. Тэгээ эхэндээ хэцүү байсан. Амьдрах бичиг өгөхгүй. Одоо бичиг баримт. Саркози гэж нэг Никола Саркози гэж нэг ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тэр үед чинь Никола Саркози чинь 5 жил ингээ бидний бичиг баримтыг цоожилцсан. Амьдэрж болно. Тэгсэн албан ёсоор ажил хийж болохгүй болоход. За тэгээд явсаар агаар нэг юм зүтгэсээр байгаа Саркози ерөнхийлөгчийн дараа нэг юм бичиг баримтандаа хүлээд. За тэгээд нөгөө барилгын ажлаа за одоо болий. Одоо албан ёсоор сайхан ажиллаа хийгээд ИКИАд одоо нөгөө тавилгын олон улсын сүлжээ ИКИА тий ИКИАд. Тэгээ шүүн одоо ингээ 3 мурав гэж босоод ажилдаа явал тэгэл 10 хүртэл ажиллачаал. Тэгэл сургуультай явал. Тэгэл заримдаа орой 8 болол хичээл дууссан шүү дээ. ИКИАд юу хийх вэ? Юу логистик. Одоо нөгөө юуны тэр нөгөө бараа өрнө эсвэл нөгөө юун дээр монголоор юу гэдэг юм те нөгөө өргөдөг машин чи. Юу форклифт. Тий тэрнгээр нөгөө юугаа тий павер өргөн тий. Тэгээд өргөж хураад хураана. Тэгээд ерөнхийдөө юм шиг. За энд хэдэн жил ажиллав? За энд нэг 3 4 жил болцсон шүү тий. Бас овоодсаа тий. Тэр чинь нөгөө надад оюутанд айгүй хэрэгтэй юм л та. Би чинь эхний 2 цагаа бол яг пялчхан. Тийм үү. Тийм тэгээд 10 цагт ажил дуусчих юм чинь. Тэгээ нэг цагаа уугаад нөгөө 9-ээр 10:30 болоод за тэгээд хичээлд юм тэгээ яг тэгээд сургалтын төлбөр. Юу харин нэг Францын нэг сайхан юм тэр үед юу байсан? Үн төлбөргүй. Зүгээр нэг жилийн хураамж гээд нэг $300 300 евро. Тэгэл болоо ерөөсөө. Тэгээд өөрөө бол амжиргааныхаа зардлыг олоод эндээ амьдрах ёстой. Сургууль ажиллаа жилийн 300 евро төлнө. Тий. Одоо бол тийм биш болцсон шүү дээ. Тийм үү. Одоо бол ерөөсөө гадаадынханд бол ерөөсөө маш үнэтэй болцсон Францын сургуулиуд. Яг хөө доктор л үнэгүй байгаа. Тэрнээс одоо юуны Монголынхаар бол нөгөө бакалавр гэдэг шүү дээ. 4 жил. Бакалавр. Энд бол 3 жил шүү дээ лиценз гэж байгаа. Тэгээд мастрын 2 жил эдгээр бол айгүй үнэтэй. Одоо гадаадынханд бол тэр үед бол тийм байсан. Би их хацтай. Сургууль төгсчээ. За тэгээд би чинь эхэндээ их инээдтэй нөгөө өөрөө л нөгөө зурагтаар яаж нөгөө хэл сурсан хүн чинь яг нөгөө нэг их сургуулийн том хичээлд орсон чинь нөгөө багшийнхаа юу ихний ойлгодгүй. Эхний сар 2 сар юу гэж ойлгодог. За тэгээ за би өөртөө зорилго тавил. За одоо би нэг юм яах хэрэгтэй юм шүү. Ахиулах хэрэгтэй юм шүү. За ингээл ахиулаад хичээлээ ойлгодог болчлоо. Тэрний дараа нь
За одоо би Францаар аягүй сайхан редакц хичээлээ маш сайхан бичдэг. Яг нөгөө нэг давуу тал нь би нэг бас тогтоод яваад байгаа чинь математикийн хичээлдээ сайн болохоор математикийн хичээлээр илүү дүн аваад бичгийн хичээлээ жоох унгаагаа явж байгаа. Тэгээ сүүлд нь тэнцвүүлж орж ирж байгаа юм л. Тэгээд нийтдээ 5 жил сураад би мастер цол авсан. Тэгээд 5 дахь жилээ төгсөөд мастер авахдаа би чи одоо оны шилдэг сурагчаа төгссөн. Оёдоо төгссөн тий. Японы номер 1 мобиль брэндтэй хамт тухтай яриа. Тэгж явж исэн бидэрт нэг боломж гараад гэр бүлийн бизнес хийх боломж гараад. Тэгээ бид хоёр нэг юуны нэг тэр үеийн нэг Аз хүнсний дэлгүүр одоо жижигхэн хоолны юутай. Тим юм одоо бид хоёрыг аваач гэж. Дэлгүүрийг аваач гэж. Тий, худалдаж аваач. Бид нар тэтгэвртэй гармаар байна. Та хоёр авчаач гэдэг хүсэлт орж ирээд. Тэрний одоо эхнэр чинь бол найз байж байгаа. Энд 9 хоноо та хоёр гэр бүл болсон шүү дээ. Тийм. Тэгээ хамт явж байгаа сүүлдээ гэр бүлийн бизнес худалдаж авах боломж олдсон гэсэн. За тэгээ яав. За тэгээд авчихлаа. Тэгээд нилээдгүй мөнгө. Эхэндээ ч яг хоо мэдээч хүлээ. Тэгэл хөрхийн Монголоос мөнгө татаал засвар масвар тэгээ яг нь өөрөө барилгын өмчин тэгэл нөгөө засвар масвар өөрөө хийгээл хоёулаа зүтгэл найз нөхдөд гуугаал тэгэл нэг юм ихлүүлээл тэгэл эхлээл нөгөө Аз дэлгүүрийг чинь жоохон гой тогтчулчихж байгаа хуучин юуг нэгтэл. Тэгээд дээр нөгөө хүний авч явдаг хоол гэдгийг монголоор юу гэдэг юм бэ? Авч явдаг хоолоо. Тий нөгөө иддэггүй шууд авчаачаад өөрөө гэртээ алгаад иддэг бол юу гэдгийг. Зарим үг байхгүй шүү. Тийм байна. Тэгээ түргэн хоол. Тэрийг эхлээд жоохон яалаа хөгжүүлж эхэллээ. Тэгээд танигдаад эхэллээ шүү. Ер нь Азуудын хоолнуудаас Солонгос хоол, Вьетнам хоол, янз бүрийн хоолнууд, Япон хоол тийм ээ. Тэгэл жоохон Монгол юм оруулаад. Тэгээд ирсэн чинь ингээл хүмүүс таниал ингээд бид нар газар дээр чинь идмээр биш үү? Энд чинь суужгаад идмээр биш үү гэдэг. Тийм ээ? Тийм юм орж иж байгаа. Чи тайр болохоор хоолоо өөрсдөө зохион гэсэн үг. Хоолныхоо. Тийм, ерөөсөө бид нар чи өөрсдөө бүх юм зохиогоод өөрсдөө бүтээгээд тэгээд болохгүйг нь авч хаяад одоо хүмүүс илүү авч байгааг нь илүү үйлдвэрлэл өгöd байна гэсэн үг шүү дээ. Болохгүй байгааг нь авч хаяад дахиж нэг өөрийг зохиогож оруулаад. Тийм. За тэгээд нэг өсөндөө хүргэлт байсан юм байна. Яг хүргэлт бол биш. Хүмүүс өөрсдөө ирээд авдаг. Хийгээд өөрсдөө тийм бэлэн байж ирээд аваад хөрөх. Эхэндээ бол тийм байгаагүй. За тэгээд тэр үчи тийм хөгжөг байсан. Зөв. За тэгээд тэгсэн чинь хүмүүс тэгэнгүүт нь манай хажуу талын одоо яг нэг эзэнтэй байшин баггүй юу? Хажуу талын нөгөө локал гэдэг юм да одоо байр нь цөлөөлөгчж байгаа байхгүй. Тэгэхээр би яриад энийг чинь бид нар авмаар байна гэд. Тэгээд зөвшөөрөл аваад тэрэндээ заал гаргаад тэгээд одоо хүмүүс идэх заалгүй байсан байхгүй юм. Тэгэнгүүт заал гаргаад тэгээд одоо жинхэнэ одоо талын Монгол гэдэг одоо Монголд Францд хамгийн анхны жинхэнэ яг монгол хоол менюндээ оруулсан ресторан анх нэгдэжлээ. Монгол ресторан байх нь баг. Ерөөсөө яг одоо эхний нүүр нь бол ерөөсөө тэр чигээр яг монголоор. Тэгээ хоол нь монгол хоол. Тэгээд яг ардаа нэг ганц нэг хідэн Аз хоол та. Тэг яг монголоор хоолно. За. Франц, буулсан байна, хуушур байна, хорхог нь байна. Хүмүүс хэр идэх юм монгол. Өө ерөөсөө цов энтер л зүгээр өстэй. Явна шүү дээ. Тэгээд цовингийн чинь махтаа махгүйгээ хийчихнэ гэдэг. Мах иддэггүй хүмүүс чинь махгүй цовингаа аав. Ногоо ихтэй. Тэгээ яг хийж байгаа технологи нь адилхан. За ингээд энэ нэлээд амжилттай юу. Тий. Ер нь бол ерөөсөө хүн танигдаад айгүй боломжийн болсон. Сүүлдээ бүр захиалгын хоолны одоо хүргэлтийн хоолны 3 компани чинь манад төсөлт гаргаад тэгээ бид чи тэрийг бардгүй хоёулахна. Тэгээ нөгөө юм чинь ихлүүлээд өөрсдөө хийнэ гэсэн үг үү? Эхэндээ бол яг нэг өөр тоогооч авах зорилготой. Би яг доктороо хийчихье гэж бодохгүй юу. Тэгсэн нөгөө тоогооч маань тогтдоггүй. Тэгээд би чинь одоо нөгөө шаварт урсан шарын эзэн хүчтэй гээд би чинь нэг 7 хоног бодлоо. За би одоо тоогоо бариул яах вэ гэх. За тэгэл 7 нэг хэд хоног би өөрөө ингээл хоолнууд ингээл хийж үзлээ. Хідэн гал дээр ингээл хийгээл туршиж үзлээ. Би барах нь тийм ээ. Тэр чинь олон гал дээр зэрэг тэр чинь яг захиалгаар хийж байгаа юм чинь бэлэн урьдчилсан хоол байхгүй шүү. За хідэн хоол ихээр шууд гаргана тэгэл. За ер нь одоо хийдөө хий.
Тэгээ сүүлдээ би өөрөө тоогоорой. Тэгээд нөгөө доктор тэгээд хаягдаа. Тогоочороо илүү мэрэгч. Тий, тэгээд л ерөөсөө надад ч одоо хоолны наагүй бол одоо ерөөсөө зөндөө шүү дээ ерөөсөө тэгээд. За энэ бизнес хэр удаа үргэлжлэв? За ерөнхийдөө 4 жил хоёлаа явлаа. Энэ югаараа тэгээд харамсалтай нөгөө ковид тийм ээ. Сайхан хүртэл юм биш үү? Тэгээд хаагдсан байгаа. За. Ковидын үе ер нь Францад ямар байна? Яг уу тэгээд заримд нь хэцүү, заримд нь сайн. Нөгөө одоо Франц хүмүүс ч нэг юм байдаг байхгүй юу? Гэдэл үргэлжийн одоо монголоор юу гэж хэлмээр үргэлжийн амьдралд юм бас юуг таашаалгүй гэх юм уу? Ер нь тиймэрхүү зантай хүмүүс л дээр сэтгэл нь ханддаг. Тэгээ ажил нөгөө л ажил гэж. За яг хөө тэр хүмүүс бол миний бодлоор л жаргасан байх гэж бодоод байгаа. Хэдэн сар гэртээ сайхан гэртээ суугаад. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. За энэ дурсамжаа ингээ хуваалцахад одоо энэ өдөр тутмын манай энэ төрс хотын маань одоо сонин дээр ингээд ресторанаас орчлаад ингээ гарч исэн байна. За тэгээд бас ингээд дахиад бас ингээд гарч исэн байна. Ерөнхийдөө тогтчлт бол яг монголоор байгааз тийм ээ. Энэ бол ерөөсөө ингэж юуны Франц дахь одоо ганцхан байдаг монгол ресторан манай хотод байна л гэсэн утгатай тийм ээ. За тэгээд энэ дээр одоо бид нар бас монголоо их сурчилж үйл ажиллагаа их явуулдаг. Тэрэн шиг одоо ингээ манай хүүхдүүд маань ингээд монгол хувцас өмсөд монгол бүжгээ энэ олон улсын хэлний баярын өдөр одоо энэ 80 хэл одоо жил болгон зохиодог бүх дэлхийн хэлний баярын өдөр бид нар монголоос сурчил хүүхдүүд маань бүжиглсэн байгаа. Тэгээ иймэрхүү зүйлийг бол одоо маш их хийдэг байгаа. Сурчлагын. Энэ болохоор нөгөө мастер цолоо аваад одоо мастер эдийн засгч олон улсын харилцааны мастер эдийн засгч тэгээд оны шилдэг оюутан гэсэн одоо шилдэг оюутны одоо юу гэдгийг дуртгал бичиг тий батламж бичиг байгаа. Төрсийн их сургуулийн тийм. Юу гэдэг нь манасэл Менасыг гэж аюулд орсон гэсэн. Тий. Хөөгдөх аюулд орсон гэрвлээ гэжсэн байна. иймэрхүү хоол хийдэг байсан. Манай рестораны нэг юу? Ресторан нэрэн дээр тийм. Степт Монгол Талын Монгол гэж байна. Google-ээр ороод харуул байгаа гэж. Байж л идэг юм лээ. Ингээд бас нөгөө дэлгүүртээ ягаад авч явдаг хоол хийж яхад маань ингээд бас сонингийнхаа орчроод энэ зүйлс авчихсан. Тэгэхээр энэ бас албаар биш. Монголчууд буруу тайлбарлаа. Чиглэлээр магадгүй манай хүн хоолой яа тэгэхээр миний нэрийг одоо бидний манай рестораны юм гэдэг энэ дэлхийн одоо маш сайн ресторануудын орж исэн. Манайхын нэг хөцтэй нэг тулга маань тэгээд гэрэн юутэй мастертай бичсэн ингэж хийжсэн. диплом ажил чинь өсвөлдөө нэг жоохон баяжуулаад өөр шинжлэх ухааны юу болсон шүү дээ. Хэвлэл дээр гарсан. Тэгээд гол нь яг миний юугаар Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UbiCab. За яг хоо ерөнхийдөө бол ковидын үеэр бол би ажилласан. Хоолны газар. Гэхдээ хоолны газар чи агцсан шүү дээ. Хаагдсан, Тэгэхээр за. чинь бид нар чинь бас нэг амьдрах хэрэгтэй тийм үү? Тэгэхээр юу яасан? Би техникч хийсэн. Компаниудын интернет сүлжээг одоо монголоор юу гэх юм бэ? Интернет сүлжээг хянах одоо алдааг нь олох. Тэгээд сервис үйлчилгээ л хийж шүү дээ. Тэгэл ерөөсөө одоо зарим нэг одоо албан тасалгаанд одоо нэмэлт одоо холболт хэрэгтэй бол тэдний зохицуулах тийм ээ. Одоо Чи одоо тогооч байсан хүн. Гэнтхи яга техникч болчихоо. Үгүй яг нэг ковидны ресторана хаацсан. Тэгээд сурах өөрөө шууд л хийх үү? Ерөөсөө би өөр нэг их сонин нэг юмд их хурдан тасдаг. Тэгээд дээр нөгөө бид нарыг бас сургамжтай компани ч өөрөө. Нэг сар орчим нэг хуучин ажилчдыг дагуулаа явуулчихдаг. Тэгээд тэр хугацаанд дэрий чинь бол одоо сурж ядах юу ах. Тэгэл хараал за энийг хэмээн энийг хэмээн гэл тийм ээ. За тэгэл ковидын үеэр тийм ажлыг л За. тэгээ ерөөсө Францыг ерөөсө тойроо давхиад байна шүү дээ. Ерөөсө тэгэл нэг жижигхэн
ачааны хөөрхөн машинтай. Машинтай. Тэгэхэд тэрэн дотроо амьдрал тэгэл энэ тэнд нэг сайхан буудалд буусан. Тэгэл өдөр нэг компани дээр нэгээс 2 компани дээр очиж ажилладаг. Одоо чи ингээд Францад өөрийнхөө хоолны бизнесийг нэгээд тий. Ингээд үйлээд явцсан байна тий. Францад ер нь бизнес хийхэд давуу болов сул тал нь юу вэ? Сул тал гэвэл яг хэвдээ мэдээж нөгөө Франц чинь өөрөө дэлхийн хамгийн номер 1 татварын орн шүү дээ. Татвар өндөр үү? Маш өндөр. Дэлхийн хамгийн өндөр татвартай орн. За ялангуяа тэр нөгөө нэг дарга тий ялангуяа даргад бол маш их өндөр татвартай. Тийм болохоор дарга нар их ажилчид авах дурггүй байдаг. Ер нь маш их татвар, цалингийн ард илүү татвар ихтэй. Ашиг орлогын татвар өндөртэй. Хяналт шалгалт, нормын асуудал маш өндөртэй. Өндөр. Тэр татвар өндөр байна тийм үү? Энэ нь иргэндээ тэтгэврт гарсан хойно илүү боломж олгож гин үү? Ер нь хувь хүндээ тэгж өндөр татвар төлөх нь эргээд тэр хүндээ яаж нөлөөлдөг? За эн чинь нэг юм байна. Дэлхийн одоо баг номер 1 шахуу татвар татвартай. Тэгвэл нөгөө талаараа дэлхийн номер 1 тэтгэмжийн асуудал номер 1 орн баггүй. Тэгвэл нэг ёсондоо чи өнөөдөр чамаас өндөр татвар авч байгаа ч гэсэн чамайг тэтгэврт гаргахад амьдралын баталгаа чинь хамаагүй өндөр байна гэсэн үг. Тэгээ ялангуяа Франц шиг одоо амьдралын одоо монголоор юу гэдэг лээ насны төвш насны юг ухаанда тэр чинь юу юм байна? Идэвхтэй амьдралын үе гэж байна да. За хүний амьдралын идэвхтэй үе. Тэр нь одоо өөрөө их урт байхгүй юу? Одоо чинь өнөөдөр 80-тай хүн одоо бид нар шиг ингээд гүүгээд спорт хийгээд юм хийгээд ерөөсөө ямар ч хөгшин хүний шинжгүй 80-тай хүн тийм биш шүү дээ. Тэгэхээр тэр чи одоо татвараа төлж жагаад 65 өнөөдөр одоо 67 болох гээд тэрний дараа тэр хүмүүс баг 20 жилийн сайхан идэвхтэй амьдрал. Зүгээр л одоо өөрөөр өнөөдөр төлөхөд одоо болохгүй малгай үст. Иргэнийхээ хувьд бол тэр нь ирээдүйн амьдралын баталгаа учраас өнөөдөр татвар өндөр төлөхдөө татгалзахгүй байна тийм үү? Тэгээ дээр нь одоо энэ нөгөө бас нөгөө нийгмийн доод давхраагаа маш хамгаалж штэ тийм ээ. Тэр хүмүүстээ маш их тэтгэмж өгж байна. Тийм учраас бас нэг юм асуудал байдаг Францад. Би ажил хийж яах юм? Улсаас өгж байгаа тэтгэмж миний зовж сар олох ажлын хоёрын зөрүү маш бага байна штэ гэдэг асуудал өнөөдөр одоо Францын хамгийн том асуудал. Яагаад? Тэр өгж байгаа тэтгэмж нь маш өндөр учраас тэгэхээр тэтгэмж нь өндөр байна тийм үү? Сар зовчход ингээд зөрүүний хүн байгаад хахаар хүн ажил хийх сонирхолтой болоод шүү. Тэгвэл бас тэтгэмж өгч байгаа үзүүлэлт нь өндөр юм байна шүү дээ. Тийм маш өндөр. Тэр нэг хортой биш шилдэг тийм тэтгэмж өгдөг газар шүү. Яг хоо тэр чинь их өндөр татвар авдаг учраас үндсэн зарцуулалтаасаа гадна нийгмийн доод давхаргынхаа хүмүүст халамж өгөөд тодорхой төвшөнд аваад явах тэр төрийн бодлого юм байна шүү дээ. Өнөөдөр та бодохгүй өнөөдөр ерөнхий боловсролын бүх одоо боловсрол ихтэй сургуулийн боловсрол үнэгүй байна. Тэр нь хувийн сургууль байсан ч гэсэн тэрнтэйгээ чанарын хувьд бол үнэхээр төвшин адилхан. Тэнд би хувийн сургууль төгснө үү, юуны сургууль төгснө. Яг нь мэдээж нэг зарим хэсэг зүйл дээр бол ялгаа байлгүй байх. Гэхдээ тийм айхтар их ялгаа. Би хувийн улсын сургууль төгслөө гэдэг тэнд бол ямар ч ялгаа байхгүй тийм ээ. Тэр хүний л тэгэхээр боловсролын системээ их өндөр төвшөнд яг адил төвшөнд авч яваад байна. Үнэгүй тий? Үнэгүй тэгсэн ихнэ. Хувийн сургуулиуд тэгэхээр яаж санхүүжиж байна? Хувийн сургууль бол мэдээж төлбөртэй. Тэнд бол сургуулиуд нь төлбөртэй. Тэнд бол яг сургуулиуд нь төлбөргүй. Гэхдээ чанарын төвшөнд адилхан учраас хүнд одоо сонголт хийх боломж нь илүү нээлттэй байна гэсэн үг байна тий. Тэгээ дээр нь одоо эрүүл мэндийн асуудал байна. За эрүүл мэндээр. Эрүүл мэндийн асуудал бол доод одоо нийгмийн нэлээд одоо тодорхой хэмжээний төвчний хүмүүс бол үнэ төлбөргүй эмчилүүлнэ. Ямар ч үнэ төлбөр байхгүй. За мэдээж орлого өндөртэй хүмүүс бол мэдээж төлбөртэй. Төлбөртэй. Тийм байна. Тэгвэл ерөнхийдөө Францын нийгмийн халамж нь бол систем нь мундаг юм байна тий. Тэгээд одоо энэ аюулгүй байдлыг маш их юу яа? Анхаарна. Тий. Одоо гудамд бол ямар нэгэн аюул юу байх штэ бас Франц тийм ээ. Ерөнхийдөө монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. За ковидын үе өнгөрлөө. За ковидын үе өнгөрлөө. За тэгээд одоо ингээд ерөнхийдөө бол би ерөнхийдөө техникчийн ажиллаа бол одоо ерөнхийдөө хангалттай гэж үзээд ажилласаа гарсан. Яг гэвэл ямар ч байсан ковидын үед бол гал алдаагүй санхүүгийн үед одоо ганц боломж залгуулж байсан. Тэр бол надад бол үнэхээр хангалттай байсан. Би олон компаниар явж олон юм үзлээ. Надад маш их туршлага хоригдлагдлаа тийм ээ.
хувийн бизнес хийгээд үзлээ. Эхнэр нөхөр ингээ хоёулаа зүтгэлээ. За тэгэхээр хүн анзаардаг юм байна. Ингээд хүн бас ингээд бас ганцаараа зүтгэх хэцүү байдаг юм байна. Тэгэхээр ер нь би ч ихгүй зөндөл хүн ер нь Франц зөндөл хүмүүс бизнес хийгээл бас ганцаараа бас юмд ингээд цаашаа ингээд хөгжүүлэх гэхээр ганцаарддаг те. Энэ бодол төрөд ер нь хамтарч тийм ээ юм бүтээвэл яасан юм бэ? Илүү боломжуудаа нийлүүлээд хамтарч явах нь зөв юм байна. За нэг юм бодол байна. За нөгөөтэйгүр одоо ингээд манай нэг найзууд энэ ингээд нэг юм нээгээл тэгэхээр нөгөө Франц хэлний мэдлэг нь байхгүй. Тэгэнгүүт одоо бид нар ингээд тусалж байгаа юм л та. За зүгээр юм нээсэн ч гэлтгүй ер нь ажилд орж байгаа хүмүүс ч гэсэн ингээд хэлний бэрхшээл ингээд Францд ийм их байна л да манай монголчууд дотор. Хэлээ бас сайн сурч чаддггүй те. За тэгэнгүүт бид бас нэг бодол төрлөө. Ер нь ингээд бас монголчууд руу хандсан юм хийвэл яа гэвэл за бас нэг юм баримт. За хоёр талын байна тийм. За тэндээс бас ингээ амьдралын туршлаас энд чинь ингээл гадаадад олон жил болоод гадаадад үр хөвгттэй болоод ингээд явхаар юу яадаг юм бэ? Одоо бид ч одоо Монголоос одоо ер нь 90-ад оноос хойш ингээд монголчууд ийш тийшээ яваад ингээ яхаар бид чинь цагаачийн эхний одоо үе гэх юм уу тийм генерашн гэдэг. Тий. А тэгэнгүүт одоо яг өнөөдөр бол монголчуудын хувьд хоёр дахь генерашн буюу үе нь өнөөдөр гарч ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь хаач байгаа монголчуудын хувьд өнөөдөр гарч байгаа хүндрэл болохоор манай нөгөө гадаадад төрөөд өсчихсэн гадаадын боловсрол эзэмшсэн хүмүүс чинь бид нар 1000 хичээгээд гэртээ монголоор яриулаад монголоор яадаг ч юм ойлгуулах хичээдэг ч гэсэн монгол хэл нь ерөнхийдөө л хаягдана. Тэгээд бидний үйл уламжлал бид нар ингээл хичээгээд юм энэ маань ч гэсэн хаягдаж байгаа. За тэгвэл бид нар эндээс юу хийж болох вэ? Ингээд бас нэг тодорхой хэдэн чихийн хүний нэг амьдралаас олсон туршлага ер нь харсан өөх түүхээсээ бодоод за энэ дээрээс юу хийж болох вэ гэдэг бодлыг бодож эхэлж байгаа юм л да. За тэгээд одоо өнгөрсөн жил ажилласаа гарснаас хойш ингээд ойр тойрныхоо бас Франц оронд одоо таньдаг найз нөхд ах эгч нар тийм ээ өөрсдийн бизнесээ эрхэлдэг тодорхой хэмжээний юм хийгээд үзчихсэн тодорхой хэмжээний удирдах чадвартай ийм залуучуудыг энэ тэнд бид нар уулзаад яриад яваад байгаа эхлээд тэгж ингээд ярих болгонд хүн болгоо ингээд адилхан тэгээл та хэдүүлээ юм хийх та адилхан зовлон адилхан яг адилхан ингэж сэрж байгаа байхгүй бүгд тэгээл та ер нь яагаад хэдүүлээ юм хийж болохгүй миний өгшин юу яа л та хэдүүлээ нэг яа за тэгэнгүүт нь дөнгөж он гараад хамгийн 2023 оны эхний хагас санд уулзцаая гэд Парист цаг өглөө манай нараа маань сайхан байр зохицуулаад за бүгдээрээ тэгэл онгоцоор ирэх нэрэл вагоноор ирэх нэрэл машинаар ирэх нэрэл Парис нэг хэсэг нэг сайхан ярилцсан нэг 7-8 залуус сайхан уулзлаа. За тэгээд бүгдээрээ эхнээс нь бүх бодлоо цэгцлээд яриад тэндээсээ ерөнхийдөө шийдэлт хүрээд за юмаа ер нь энэ оноос эхлээд ер нь тууштай хөдлөё. Ерөнхийдөө хоёр зарчим баримталж байгаа. Тэгээ нэг нь болохоор нийгэмлэгээр явна. Монголчуудын нийгэмлэг. За энэ нийгэмлэг нь болохоор одоо айгүй ерөөлтэй юм шиг сая 3 хоногийн өмнө одоо цагаан сарын шинийн одоо бид нар нөгөө бичиг баримтаа бэлдсээр хагаад нөгөө хотын Францын захиргаанд өгж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг хариу нь одоо Франц улсад бүртгэж авлаа танай нийгэмлэг гэсэн юм яг шинийн нийгэмд ирж байгаа. Нэг сайхан ерөөлтэй. Бас тэмдэглэлтэй юм тий. За тэгээд энэ нийгэмлэгээ бид нар болохоор Францтай бизнес Монгол бизнес эрхлэгчдийн холбоо гээд ерөнхийдөө юм хий бүтээ гэсэн залуучуудаа зөвлөгөө өгье, дэм болъё тийм ээ. А бас Монголоос өөрийнхөө барааг бизнесээ Францад танилцуулмаар байгаа хүнд туслая тийм ээ. Ерөөсөн ийм ерөнхийдөө ийм санаагаар бидний нийгэмлэг байгуулагдлаа сая тэгээд. За нөгөө нэг хаалх нь болохоор ерөнхийдөө бид нар нэг тийм энэ хөөхтүүдийг бас нэг бөөгнүүлээд одоо зуныхын амралтаар ч юм уу те Ямраач газар хэрэгтэй байх гэсэн үг байна тий. Цоглуулад тэгээ ерөөсө тэндний ерөөсө огт Францаар ярихгүй байх. Дандаа монгол тийм ээ. Одоо ийм юмыг бид нар ярьж байгаа юм. За тэгээд тэрийг одоо бид нар ерөөхдөө судалгаанд одоо явж гин яах вэ хаана юу хийх вэ гэд судалгаа бол эхэлчихсэн. Юмыг яаж хийхээ бүгд дор бүрнээ бодоод ер нь тэгээ угс удаагүй шүү дээ дөнгөж 1 сар бид нар уулзаад одоо 2 сар дөнгөж явж чинь тэгээд юм чинь шууд тэгээд
явчихгүй дээ судалгааныхаа хүрээнд явж байна да. 3 юм байна. Чиний бодлоор тийм. Нэгдүгürt за миний анзаарч байгаагаар ухаандаа гадаад байгаа монголчууд ингээд хүний доор ажиллаад хүнд мөнгө хийж өгдөг. Тэрүүгээрээ амжиргаагаа дөнгөж залгадаг байсан бол одоо ингээд өөрсдөө санхүүгийн хувьд боломжтой болоод магадгүй 20 жилийн дараа одоо бус тэмийг арай өөр төвшөнд харж эхэлж байна тийм. Одоо зөндөө монголчууд юм хийж байна шүү. Гаргаж байгаа одоо санаачлагаар бол нэгдүгээрт одоо байгаа боломжуудаа нийлүүлье. Тэгээ доор бүрнээ ганц нэгээрээ яваад тэдрээ амжилт олохгүй нэ. Тийм болохоор хүн болгон байгаа боломжоо нийлүүлээд хамтдаа арай хол явъя. Нэгдүгээр санаа тий. Хүрээний хөргөн байвал тий. Хоёрт гэвэл та нар энэ бий болсон багийнхаа хүрээндээ монголчуудаа илүү санаа тавья. Дөнгөж ирж байгаа бол одоо хэл уснаас өсвөлээд хууль зүйн зөвлөгөө өгөх тий. Тэдэрт ямар тусламж хэрэгтэй байна гэдэг талаас нь ажиллах гэж байгаа юм байна. Гуравт нь тодорхой газрыг та нар сонгож аваад Францад төрж ирсэн монгол хүүхдүүдийг ингээд хооронд яг л монгол хэлээ сургаад, өв заншлаа сургаад, нөгөө би монгол хүн гэдэг тэр мессежийг нь зүрх сэтгэлд нь суулгаж өгье л гэсэн санаа байна тийм. Вау, энэ бол үнэхээр гайхалтай санаа. Баяр хүргэе. Энэ би Америкт байхтааш гэсэн бас бид нар энийг мөрөөддөг гэсэн. Гэхдээ бидэрт ямар сул тал байдгүй вэхээр нэгдэж чаддгүй. Яриад байдаг тий. Зарим нь яг энийг эхлүүлэхээр нөгөөдөл нь дэмждэггүй. Нэг ийм л юм яваад байгаа. Тэгээд наадах чинь юусэн маш гоё санаа байна тий. Тэгээ яг тэр нөгөө Парист болсон уулзалтан дээр ерөөсө бүгдээрээ ерөнхийдөө бол одоо худлаа ярихгүй тийм ээ. Яг тэгэхээр чинь цугсан хүмүүс маань бүгд өөр юм гэсэн бизнестэй тийм ээ. Санхүүгийн хувьд эрхчлөөтэй болцсон нийгэмд өөрийнхөө орон зайг эзлээд эхэлсэн. Боловсралтай тийм ээ. Хүнд зөвлөгөө өгч чадвартай болцохоос гэсэн тийм болохоор бидэрт бол айгүй амархан байсан хоорондоо ярихад. Тэгээд энийгээ бол хэдүүл зүгээр хий амлалт байхгүй шүү гэдэг дээрээ ажил болгоё. Тийм. Тэгээд одоо эхнийх нь бол ажил болоод одоо бүртгэц одоо ингээд бид нар хурлаа дараагийн хурал дээрээ одоо яг энэ 23 онд нийгэмлэгийн хувьд яг юу хийх вэ тодорхойлоод тэгээд жил болгон ажиллаа тайлагнаад тэгээд дараагийнхаа төлөвлөлөө аль болох болж игэл хурдан дэлгэрүүлээд тийм ээ. Ингээд багаж гэсэн өргөжүүлээд яг үндэ бол өнөөдөр ингээ гадаад байгаа монголчуудаа яг хийх ёстой юм энэ. Эхлэхгүй удаал яваад байгаа. Газар янз бүрийн санаа оноо явж байгаа. Гэхдээ бас энэ ажил болоход тийм амаргүй цаг үе дээр явж байгаа. Гэхдээ маш олон монголчууд сэрж байгаа нэг гоё юм байна. Тэгээд одоо нэг Монгол улс чинь зөвхөн Монголдоо байдаггүй шүү дээ. Яг үнэ. Дэлхийд байгаа. Тийм болохоор байгаа газартаа монголоо амьдруулах хэрэгтэй байхгүй. Одоо зарим хүмүүс бол тэгж шүүмжилдэг. Яг хөө ер нь гадаад байгаа монголчууд тэнд юу хийгээд байгаа. Өөрсдөө эх орондоо ирж эх орноо хөгжүүл гэдэг. Нэг. Хоёр дахь асуудал нь юу ярьдаг гэхээр тэр Францч бай, Америкч бай төрсэн хүүхдүүд бол монгол хүүхдүүд биш ээ. Тэ эдгээр чинь хэлээ мэдэхгүй, зан цаашлаа мэдэхгүй хүмүүс одоо Монголд ямар хэрэгтэй юм ч гэдэг юм уу, иймэрхүү тийм гутранг байдлаар ханддаг. Зүгээр миний бодлоор бол энэ огт өөр зүйл. Ухаанда Францч тэр, Америкч тэр өнөөдөр ингээд та нар шиг бизнесийн хувьд хөл дээрээ босоод ингээд том зах зээл дээр өрсөлдөөд амжилт олоод дургуун тэнийгээд ингээд юмыг тэр Францын орон зай дээр харж байна тийм үү. Тэгэнгүүтээ энийг том өрсөлдөөнд дунд орж ирж байгаа энэ хүмүүс өөрсдийнхөө боломжоор Монголд туслах боломж гарч ирнэ. Тодорхой хэмжээгээр бизнесмэнүүд нь сайтан тэр бунтан болох юм бол эргээд хизээний цагт Монголдо хөрөнгө оруулалт хийх төр зүрх сэтгэл байна. Хүүхдүүдийн хувьд болохоор би бас яг тэгж л боддог. Энэ хүүхдүүд унган Франц хэлээр хэлдэг. Нэг. Хоёрт энэ хүүхдүүд багасаа Францд байгаа маш олон үндэстэн хүүхдүүдтэй хамт сураад тэдэртээ ойлгоцоо сурцсан гэх юм. Тэр Франц хүүхд, Англи хүүхд магадгүй өөр ямар үндэстэн байдгийг тэдрээс сэтгэл зүйг мэддэг. Тэр дунд өөрийгөө тайлбарлаж чаддаг. Тийм ээ. Ялангуяа Францд маш их шүү дээ. Африк ард түмэн. Тэгэнгүүт тэр нь давуу тал. Гурав дахь нь тэр хүүхдүүдэд би бол монгол хүн гэдэг энэ сэтгэхүйн суулгаад өгөхөр энэ хүүхдүүд хизээ нэгэн цагт Францад одоо магадгүй одоо улс төрийн том зүтгэлтэн болж болно. Урлагийн том авиастан болж болно. Од болж болно. Спортын мэрэгжлийн спортын том одуу төрн. Энэ нь ингээд Монголыг холбоход маш ойрхон маш дүт гүүр юм л гэж хараад байна л да. Тэгэхээр та нарын гаргаж байгаа тэр
санаачлаг бол энд үнэхээр гайхалтай. Тэгээ юмыг эхлүүлчихэд юм чинь Эхлүүлнэ гэдэг чинь эхлүүлэхгүй яриад байвал тэр чинь утгагүй. Яг эхлүүлэх хэрэгтэй байхгүй. За. Зарим хүн Гоё гэсэн юм байна. байдаг штэ. Өстой баяр хүргэе. Эхлүүлчихэд юмны 50% давигддаг гэж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч сан манай нийгэмлэг маань тэгээ албан ёсоор Францтай бүртгэж. За таны нөгөө саяын хэлсэн дээр эргээд ороход би нөгөө түрүүнийг хэлсэн шүү дээ. Бид нар эхний генераци юм тийм. Эхний үе шүү. Монголчууд яагаад ойлгохгүй байгаа юм гэхээр бид нар өнөөдөр эхний үе л. А Монгол улс өнөөдөр хизэнээс ойлгож эхлэх вэ гэхээр 2 дахь 3 дахь үеэс гадаад байгаа монголчуудаа ойлгож эхэлнэ. Яг нь өнөөдөр чинь бид нар чинь эхний генераци юм болохоор хүмүүс бидрээс ойлгохгүй байгаа байхгүй. А тэгээд яг бидний хэцүү чинь тийм биш. За бодъё. Хүн гадаад одоо нэг жүжигчийн хэлж байгаа юм л да бас солонгост. Яг бид нар шиг ингээл 20 жил болоод яг Монгол руугаа сая ботсон байсан. Уучлаарай нэрийг санахгүй. Би яриаг нэгээ сонссон чинь гэж байгаа байхгүй. Бид нар чинь ингээ гадаадад хүүхдүүд маань сургуульд сураад төрөөд ингээ явж байгаад Монгол руугаа яаж буцах юм бэ тийм. Тэр хүүхдүүдээ бид чинь боловсролын одоо эзэмшүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр болтлын гэхээр бид нар чи эндээ аргагүй л олон жил болчихж байгаа байхгүй. Тий, хүүхдүүдийнхаа төлөө. Нэг тийм байна. Хоёрд одоо чинь бид нар шиг хүмүүс байна, тийм үү? За яг би энэ төр бол одоо Францад мастер цолтой, тийм ээ? Их сургуулийн төгсчихсэн байлаа. Монголд очиод би хинч биш шүү дээ. Тий. Тийм. Яг одоогийн нөхцөлд бол нас нь өнгөрчихсөн, тийм ээ? За. Одоо нөгөө залуу хүн одоо ажилд авна шүү дээ. Одоо бидний насныхны ч авахгүй шүү. Өөрөө нас ер нь их явж байгаа байхгүй. Гэхдээ яг хуу Монголын хувьд л тэгж ойлгогдоод байгаа шүү дээ, тийм. Одоо нэг жоохон нэг юуны юу гэдэг үлээд лекцийн үг явдаг юм билээ шүү дээ. Тэгэхээр бидэрт эргэж очиход одоо бас өөрөө орон зайгаа эзлэхэд амаргүй. маш үнэхэр хэцүү байхгүй. Үнэхэр хэцүү. А тэгэхээр чи өнөөдөр Монголын хөгжилд тус болох боломж нь Монголд биш энд байна гэдэг талаас. Эндээс бид эндээс зөндөө олон юм хийж байна. Одоо бид нар эндээс одоо та нарын одоо яг одоо та нарын ажил шиг юмыг бас бид нар бодож ш. Эндхийн хөдөө аж ахуй Монголын хөдөө аж ахуйг яаж бас холох уу тийм. Тэр чинь ч гэсэн бид нар бас хувь нэмрээ оруулаад тийм ээ. Тийм ээ. Одоо юуг нь бид нар бол үнэхээр өргөн цар хүрээнд ажиллана гэсэн юутай залуучууд байгаа. Тийм. Баяр хүргэе соёмбо. Энэ бүр ингээд миний зүгээр дотроо бодож шаналж явдаг зүйлийг бодит ажил хэрэг болгоод та нар ингээ Францад байж байгаа найз нөхдөөрөө нийлээд энийг эхлүүлж байгаа нь тэгэхээр гоё байна. Соёмбо баяр хүргэе. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. Чи ингээд өөрөө юучгүй Францад буугаад ингээд хаягдчихсэн залуу 20 жил зүтгээд энэ бүхний ард гарсан. Өнөөдөр чи тэр цөхрөөд Монгол руу буцахынхаа оронд энд өөрийнхөө хөлөө олохын тулд хийж чадах бүхнээ хийжээ. Яг хүний амьдралын хувьд чи ингээ харахаар одоо ингээ телевиз үзэж байгаа зөндөө олон залуучууд байна. Манай монголчууд байна. Чи зүгээр л ингээ тэднэрт нэг чис сэтгэлээсээ хэлчмаар үгүй юу? Зүйл юу байна? Одоо бид нар ингээл монголчууд бол гадаад байгаа монголчууд Монголд байгаа монголчууд гэж ялгагдах юм байхгүй. Бид нар нэг их оронтой нэг үндэстэй тий. Тэгэхээр чи манай үзэгчдэд зүгээр л одоо өөрийнхөө амьдралаас бий болсон тэр ухаарлаас юуг хэлчмаар байна? За энэ сэдв рүү орохоос өмнө би бас нэг юм мартсан байна. Тэрийг хэлж. За одоо манай энд одоо манай группт байгаа Чимгма гэдэг их мундаг бүсгүй байна. Тэр хүнтэй хоёулаа нэг бас нэг юм бодоод бас ерөөхдөө бас нэг ажил хэрэгч болох юмсан гэж хүсэж байгаа. Тэр нь болохоор бас нэг би чи бас нэг би одоо сайхан спорт хийх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр үүднээсээ би нэг энд нэг клубт явж байгаа. За. Тэр нь болохоор одоо дундад зууны үеийн нөгөө төмөр өмсгөлтэй нөгөө сэлэмтэй бамбаатай одоо тийм тулаан байдаг шүү дээ. Дундад зууны үеийн. Тэгээ манай монголчууд ч гэсэн тийм өөрийн гэсэн сайхан хоёрт дуулахтай тийм үү. Тий. За тэгээд тэгэнгүүт одоо энэ клубт нь яваад одоо би эндээс багуугаар залуучуудыг уриалж байгаа. Та нар байгаа хот өнтертэй. Одоо тэр клуб ийм клубт нь ороод яваач. Тэр нь зүгээр одоо эртний үеийн хоёуг дуулахтай одоо дундад зууны үеийн тэр дундад тийм байна. Тэр баатрууд одоо нэгэсэндээ тэр өмсгөлтэйгээ яг тэр үеийнхаараа ийм тулаан маягийн юм хийдгэл тийм л тийм мэдээж тэр тулааныг хийхин тулд бие биелдрэх хувьд одоо хөгжих ёстой. Тэр нэг хоёуг дуулга өмснө гэдэг чинь тийм юу биш шүү дээ. Одоо хэрийн хүн ингээд. Тэгэхээр тэр талаас спорт. Энд чинь манай Монголын имийг л
Тий, адилхан баггүй юу? Хийцэн Тийм биш учраас тий. л бид нар ингээ яриад одоо энийга одоо юу яаж эхэлж яах гэхээр би өөрөө эхлэе явж байгаа жишээ болоо тийм үү. Тий. За ингэж явж байгаад би нэг одоо энэ нэг Европт юм уу Францад болдог тэмцээн болохоор нэг 5 хүний баг бай. Бүрдүүлээд нэг баг болоод ордог байхгүй. Тэгэнгүүт би нэг заа нэг 5 залуутай ингээд нэг баг болёо. Миний зорилго. Одооноос ингээд бас яриад нэг зарим нь одоос ирээчээ гэж байгаа байхгүй тийм ээ. За тэгээд ерөөдөө ерөөсөө яг Монгол хуйг дуулахаа хийлгийа. Зөв. Тийм ээ. Энэ эдний биш. Яг Монгол хуйг дуулахаа хийлгийа. Тэгээд Монгол бага эхлээд оролцуулъя. За тэгээд энийга болоод ингээд ажил хэрэг болоод явбал энэ Францын баг манай Монголын баг тэгээ Монголд хүмүүсээ бас бага бэлдээд Монголд сайхан юм тэмцээн зохион байгуулсан. Шоу тэмцээн маягийн. Тэгээ ингээ монголчуудаа эргээд энэ спортыг бүр өөрийн үндэсний спорт руу ингэж оруулъя тийм ээ. Сэргээе. За энэ ямар ач холбогдолтой юм бэ? Энэ багаар байснараа энэ багийн одоо энэ хүмүүсийн хоорондын уялдаа холбоог бий болгож байгаа. Ойлголцсон. Дандаа ганцаараа амьдардаг Монгол айл биш тийм үү? Энэ чинь ингээ багаараа одоо энэ багчин дотроо маш том стратеги юм явж байгаа байхгүй юу? Нэг багчин дотроо хүн болгоо өөрийг үрхтэй. Тэгвэл эн чинь хэн нь ямар үргээ үздэг, хэн нь ахалтгийг, хэн нь цэргэн байдгийг. Энэ дотор чинь маш том зохион байгуулалт явж байгаа байхгүй юу? Энийн ард зүгээр нэг ингээ байлтахтаа биш байхгүй юу? Нэг тийм, хоёрд эрүүл мэнд байна. Байнгын бэлтгэлтэй сайхан бие сайхан эрүүл чинь тийм үү? Гуравд эр хүний хэмэр асуудал байна. Одоо нөгөө гэртээ ингээл бухимдаад хийх юм олж чадж байгаа юм чи очоод тэнц сайхан ингээд ирэхээр хүний чинь нөгөө сайхан өөрөө дотор нь бөглөрөд исэн юм чи ингээ гадагшаага гараад тэгээ ингээ сайхан болоод ирчих. Айдуу нээлттэй болно. Өөртөө анхаарал тавина. Найз чинь өөрөө сайхан тайвширч болно тий. Маш их давуу талтай. Гоё юм байна. Нэг ийм имийг одоо дөнгөж эхлүүлээд одоо урайлах гад одоо сонсож байгаа хүн байвал одоо дэмжих хүн байвал бас дэмжээрэй. Тий. Ялангуяа бол одоо энэ спортын хамгийн хэцүү тэр хоёуг дуулгын асуудал. Одоо тэр нэг 5 сайхан залуугийн нэг хоёуг дуулгын асуудлыг нэг өдөр шийдэх хэрэгтэй байгаа. Тий. За тэгээд ерөнхийдөө миний одоо Францад өнгөрөөсөн одоо туршлага өнөөдөр хүрсэн гэд эргээд ингээ харахад бол яг хүн тууштай л байх хэрэгтэй. За яг энэ лүү яваад үз болохгүй бол өөр зам байгаа гэдэг хизээш марцуулахгүй шүү дээ. Би ингээл энэ туллаа за би ийм байж болохгүй байхгүй тийм ээ. За энэ болохгүй бол за би эндээс юугаа авах вэ? Одоо угаасаа энэ чил нэг юуны олон улсын бас нэг монол яваад байгаа шүү дээ. Авах юмаа сайхан аваад туршлага. Тэгээ дахиад эхэл. Дахиад яв. Тэгээд ингэж яваа. Ерөөсөө мөнхийн зорилготой, мөнхийн нэг юмны төлөө тэмүү тууштай хийгээл за инглээ. За тэгээ ерөөсөө маш их би бол ерөөсөө тэгж ирсэн анх ирэл за тэдэн жилийн дараа би тим дөрн би тэрэндээ хүрээлэл явдаг. За би ерөөсөө их сургуулийн төгснөл гэсэн бол төгссөн. Тэр төвшний авнал гэсэн бол авсан, тийм ээ. За одоо би тэрлүү очих хэвээр гэл. Яг уу хувь тавилан бас өөр юм байли л дээ. Яг миний бодож исэн юм жоохон хазаас. Тэглээгээд миний амьдрал сайхан үргэлжилж байна. Тэгээ хүн гол нь ар гэрэн сайхан аж ахалтай авах хэрэгтэй. Хамгийн гол үндэс нь ар гэрээ их тайван байх хэрэгтэй. Ар гэрээ их айтайхан байлгахаар хүн чи өөрөө илүү юм бодно. Тайван болно. Илүү олон юм сэтгэх чадвар. Гэтэ амьдрал мэдээж хэцүү янз бүрийн юм байна шүү дээ, тийм ээ. Үргэлж дартан байх. Тэгтэл хүн зоригтой байгаад нэг юмдаа жоохон тууштай тэрэндээ бас хүч өгч сурах хэрэгтэй байхгүй тийм ээ. За би энийг ч ядарч байгаас би энэний дараа заавал нэг юм хүрэх гэж байгаа шүү дээ. Ийм бодолтой байвал хүн бас зүтгээд идэх байхгүй. Соёмбо маш их баярлалаа. Маш гоё яриа байлаа. Танд их баярлалаа сайхан. Цаашдаа зорж байгаа юм чинь зорилго чинь амжилт хүсье. Баярлалаа. Маш их тууштай байдал чинь чамайг амжилтанд хүргэсэн. Чи одоо энэ амжилтаа бусдаа хуваалцахыг хүсэж байгаа чинь хамгийн гоё байлаа тий. Тэгээд найз мэрэгжил та нар баг болоо хамт явж байгаа бүх хүмүүст амжилт хүсье. Бид нар ч гэсэн энэ нэвтрүүлгээр дамжуулаад бас олон залуус та нарын хүсэл мөрөөдлийг хүргэх болно тий. Монголчууд илүү одоо бие биений түшиж явах энэ цаг үе ирсэн гэдэгтээ би бас адилхан танд санал нэг байна. Тэгээд маш их баярлалаа. За, стайх баярлалаа.